Ойрд нутагтаа ирээгүй. Сайхан байна шүү. Миний Улаанбаатар хотын дайтай хот болсон байна. Хүн гэж бас сонирн байт юм байна. Гэхдээ мэдхгүй бусд хүмүүс ямар байдгийг би бас сайн мэдэхгүй л дээ. Миний хувьд өнөөдрийг хүртэл зөвхөн өөрийнхөө төлөө, өөртөө хамаатай гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдрсаар байгаад нэг ч найзгүй болчихжээ. Уг нь би олон найзтай байсан. Миний цэцэрлэгийн 10 жилийн их сургуулийн найзууд төгснөөс хойш нэгэнтэй ч уулзсангүй. Хаана юу хийж явдгийг гүн. Нэг нутагтаа ирснийх найзуудыгаа олж уулзнаа. Сайн байна. Сайн байна. Та нөгөө мөнгө авчирсан уу? Аваад ирсэн. Ямар сайн. Миний нүгүү ихэд ер нь Улаанбаатар мөнгөгүй л нэг ч алхам урагшаа явахгүй шүү. Тийм үү? Тэгдэг байх. Одоо энэ үйлчлэгээ барааны үн гэж тэнгэр тулсан. Харин тийм байна. Америкт байдаг барааны үн Монголд 2 дахин илүү үнэтэй шүү дээ. Харин одоо бүр энэ Япон, Солонгос, Герман хөгжилтэй орноос ирсэн монголчууд бүр гайхаад байгаа юм чи. Үгүй чи өргөн хэлний бараа ямар их үнэтэй байх юм бэ чи. Улаанбаатар яасан өртөг өндөртэй хот болсон юм бэ бүр гайхаад байлаа шүү дээ. Гэхдээ бас магадгүй энэ цалин нэмэгдсэн үү? Одоо цалингийн доод хэмжээ хэд вэ? $2000 уу? Юу ярьж байгаа. Цалин мөнгө нэмэгдээгүй. Тэгсэн хэрнээ барааны үн зүгээр улмал дээшээ болоод ахын тийм. За таны найз нөхдөг олсон. За санаа зовлоо. Таны өгсөн нөгөө нэг ангийнхны чинь монтажны зураг их хэрэг болсон шүү. За ашгүй. Ингээ хараад байсан хэрэг цэцэрлэгийн хүүхдийн монтаж хийсэн бэ? Тийш. Тэр би чинь цэцэрлэгээр ороод за энэ хүүхэд хаа байна? Чи наашаа хар. Хой чи эргээд чи яга гүгээд байгаа юм бэ хой? Энэ ирсэн юм уу гэдээс харин багш нь харж байсан. Наад бол чинь төгссөн хүүхэд байж тээ гэдэг. Тийш. Тэгээ бүгдийг нь олсон. За би таныг найз нөхдөдтэй чинь уулзуулахдаа зүгээр нэг уулзуулахгүй. Телевизийн шоу нэвтрүүлэгт оруулж уулзуулна. Гоё юм байна шүү дээ. Ямар нэвтрүүлэг юм? Миний муусаа найзууд гэж. Гоё нэвтрүүлэг би үзчихсэн. Тэгэхээр ингэн таны муу найз нарыг тэнд суулгана. Сайн найз нарыг чинь энд суулгана. За тэгээд муу сайн найз нар чинь босч ирээд сэтгэлийн үгээ яриад дуу хөгжим бүжиг сюрприз гоё болно. Гү гайхлаа штэ. Муу сайн найз нар чинь босч ирээд зодтолтно гэж хэлэх гэж байгаа юм шиг. Гэхдээ тэгж тэр нэвтрүүлэг чинь тэгж хүнийг муу сайнаар нь ялгах юм уу? Та энэ үгийнх нь утгын бодлоо. Миний муу сайн найзууд гэж байгаа үстэй. Үгүй тэгвэл миний найзуудыг тэгж ялгаад хэрэггүй. Бөөнөр нь нэг дор суулгач. За муу сайн найзууд бол холилдоо зөө. За тийм ээ тий. Энд $50,000 байгаа. $50,000. Сарын цалингаа ингээд авдаг болон сайхан аа. Тийм сайхан цаг ирэх байлгүй те. Тэгээд нэгэн тийм гоё нэвтрүүлэг хийж байгаа юм чи миний нэг найз дууч аах байдیں۔ Төмөр үе гэж. Нөгөө содгоо гитар тоглоод нөгөө хэрлэн гэл дуу. Тийм ээ. Та тэр хүнийг л өнөөдөр олоод өгч. За тэр чинь саяхан интернетэд нөгөө клип бид нар хийгээд тавьсан байсан. Олдохгүй. Одоо бичдэг концертгээ явж байгаа баг. За зүгээр би тань $6,000 нэмж өгье. Одоо. Баярлалаа. Та энэ телевизийн таа уулзаад бэлэн байж байгаарай. Одоо ингээд шууд эхэлнэ шүү. За нэвтрүүлэгт ороход бид нөгөө зочин баяр. Би найз нь байгаа. За ингэ шүү. Муу сайн найз нар тусдаа суухгүй, нийлээ суух болсон шүү. За тэгээ эмэгтэйчүүд хандж хэлдэг нэг ийм юм байна хоёр. Энэ одоо энэ нэвтрүүлэгт орж байгаа зочин та нарын найз чинь PR гэнэ үү? Энэ Солонгосын дуу бүжгийн эмэгтэйчүүдийн хамтлаг их дуртай юм байна. Ихтэй надад бүр тэр клип үзүүлээд энэ зомбидо клип нь их гоё гэсэн. Та нар нэг эмэгтэйчүүд PR гэдэг тэр хамтлагийн сюрприз болгоод үзүүлчихвэл их баярлах юм байлаа шүү. За хэдүүлээ яг уу. За энэ чинь гадаадд олон жил байгаад ирсэн. Гадаадын дуу хөгжим бүжиг сонсох дуртай юм байна. Чи тэгэхээр дэлхийн супер од дуучин адиад болно. Тэр над шиг юм том биетэй залуу байдаг юм уу? Залуу шээ. Мэралэг биетэй. Бүсгүй. Эмэгтэй хүн болох юм байна. Их гоё дуулдаг эмэгтэй шүү. За чи бас нэг дуучин болно. Ники Минаж гэж бүсгүй. Бас эмэгтэй болох юм байна. Энэ зочин ингэж байсан. Энэ эмэгтэй хүний бие хаа гэхэд маш гоё фигүрний гэж одоо тэр ингээд бие заагаал яриад байсан. Тэгэхээр чи тэр фигүрийг үзүүлэхийг бодоорой. Чи Justin Bieber болов. Юу вэ? Шар үстэй юу? Энэ жоохон хүүхэд их гоё дуулдаг юм аа гэж тэгээд байсан. Тэр бол. За та нар чи ягаад түрүүнээс хойш энэ гараад хандаад байна? Наад нүрэн гараа. Одоо ингээд телевизийн бичлэгтэй энэ гадаадаас ирсэн хүний найз нөхдөд гэсэн нүүр амаа тест зохиолцсон хачаа улсууд орох. Ингэж болохгүй шүү дээ. Чи над нүрээ нуу заяа. Тийм нүүрэндээ баг маск зүгээд тэгээд нэг юм сонирхолтой юм бодож орж хийгээрэй. За та нар ч гэсэн
маш сонин содын юм хийжээж мөнгө төгрөг авна шүү. Би ер нь өөртөө бүх мөнгө төгрөгийг та нарт хуваагаад өгнө. Өөртөө би ер нь мөнгө авч үлдэхгүй. Бүгдийг та нарт өгнө. За тэгэхээр хүн тус бүрд 20 мянган төгрөг өгнө. Хинээ. 21 мянган төгрөг. Yes! Манайхан ч одоо сар болго 21 мянгаыг авсаар аваад их мөнгө боддог болсон байна. Оо ангийн дарга нэр. Оо савга за. Гаднах ажил бүх юм болсон. За доторын ажлыг болж байна. Одоо хэллээ. Маш сайн. Юм даалгахаар нэр сайн хийж шүү. За савга ингэн заяа. Би ерөөсөө дуудахгүй. Би чи таг солгоо олоод байна шүү те. Би зүгээр бүжиглээ. Ямар солгоо бүжиглэнэ гэж байх юм биш тийм биз дээ. Би нэг бүжиг хийн заяа. Олон ундар маань хэдэн төгрөг өгч ийн гэсэн. 20 мянган төгрөг. Арай багаагүй юу? За би өөрөөсөө нэмээд тэгээд 21 мянган төгрөг. Yes. Эднээс ч бүр сарынхаа 21 мянгаыг санджээ хөөе. Эхлэе. үзэгчдээ та бүхэндээ энэ өчигний мэндийг дахин хүргэе. Баярлалаа. Нөхөрлөл гэдэг бол амьдралын хамгийн чухал зүйл юм. Яагаад гэвэл хүн бүхэн эд баялагтай байлаач өөрийн амьдралд найз нөхөдгөө байхыг хүсдэггүй дээ. Ингээд үнэнч нөхөрлийн Батбэг холбоог өргөн харуулсан 25 дугаар суугч визий миний муусаа найзууд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоо дээ. Ингээд ирэх юмд үзэгчдээ бүгдээрээ хамтдаа оролцож үсгэе тайзнаа өрөө. Өнөөдөр тайзнаа өрж байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танд ч гэсэн сайн байцгаана уу? Тэгэхээр та нөхөрлөл гэдгийг юу гэж ойлгодог вэ? За, амьдралыг тогтоогч нь хүмүүс байдаг. А хүмүүсийг тогтоогч нь нөхөрлөл байдаг юм аа. Баярлалаа. Үнэхээр сайхан хэлдэг. Тэгвэл хүү яхаа бичлэг явж штий. Зүгээр яваач. За, ингээд нэвтрүүлэг их сайхан болж байна. Гоё нэвтрүүлэг болж байна. Тэгэд нэг юм асуух гэсэн юм аа гоё. Тийм хамгийн ихний орж ирэх зочин хэн байгаа вэ? Дуучин төмөр хоёрыг Айдууны мэдлэгээ дэвшүүлэх байгаа. Олцсон юм уу? Олцсон юм уу? А та олно гэсэн шүү. Тий. Зүгээр. Санаа зовлохгүй заяа гоё болно олцсон. За, дуучин төмөр хоёрыг бол миний дотны найз ах байгаа юм. Уянгалаг сайхан хоолойтой. Манай Монголын ард түмэн дуугийн сонсох дуртай. Сонссон хүн болгон дуугийн дарж дуулдаг ийм сайхан уран бүтээлч байгаамаа. Тэгэлгүй яг хөө ингээд миний муусаа найзууд нэвтрүүлгийн салхийг хагалж дуучин төмөр хоёрыг хүрэлцэн ирсэн байна. Угтын авцгаая дуучин төмөр хоёрыг. Томоогүй юмч болдоёж агруу буцаж зэгс шаналтмаа Дагаад дуулаараа үзэгчтэй. Алхан дурхны тэгэл байртай амьдрал жаргалд минь надтай учирсан алтрай насны дуулал байжтэй чи Дуучин төмөр хоёрыг. Сайн байна уу төмөр ахаа? Яг хэвээрээ та баярлалаа. Ямар сонио хүн бэ чи одоо? Чамтай ингэж Монголд уулзсан гэж огт бодсонгүй шүү. Гадаадаар яваад ах юм бодлоо.
Одоо тавгаа хэлээгүй бол би одоо итгэж ирэхээргүй байлаа. За ингээд энэ сайхан нэвтрүүлэгт урьж оруулсан баярлалаа. Хоёулаа нэвтрүүлгийн дараа нэг тухтаа сайхан уулзъя. За би нэг тавгаатай уулзаад тэгээ тавгаа хаагаар байгаа. А дөнгөж сая тэнд байсан. Тавгаа их сайн залуу шүү. Баярлалаа танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье өрөө. Тэгэхээр өнөөдөр энэ танхимд таны яасан та? За нэг төмөр үеч холддгүй хөөе. Би бүр хайж ирлээ. Юу гэсэн үг юм бэ? Дөнгөж сая дуулчаад явсан. Айгуу гоё дуулсан. Баярлалаа шүү танд. Надтай уулзахгүй яагаад явчихвэ хөөе. Төмөр үеийг харуу та нар хаана вэ? Өнөөдөр энэ танхим таны цэцэрлэгийн 10 жилийн их сургуулийн гээд бүх найзууд чинь нэг дор хуран цугларсан байгаа. Тэгвэл одоо би тайцлаа бас нэг найз чинь хүндэтгэлтэйгээр урих гэж байна. Оо та яасан тэмрахаа? Яга тавгаа ч олддоггүй. Ястаа нэг ажлын төлөө төрсэн мал юм аа тэр. Нэг ажил хариуцлал өгөхөөр тэрнийхээ төлөө тууштай үнэнч зүтгэх юм яана. Цаад тавгаагаа харсан уу? Дөнгөж сая таныг хаагаад тийшээ явсан? Би нэг уулзаад. Гэхдээ энэ тавгаатай уулзаж чадах нь үгүй юу? баярлалаа танд уран бүтээлийн өндөр амжилтыг дахин хүсье өрөө. Ингээд би тасгүй. Үй. Нөгөө төмөр үеч олддгүй хөөе. Хөө энэ байшиг бүр 2-3 тараагүй лээ. Бүр байхгүй. Яна. Уучлаарай. Та жинхэнэ өөрөө төмөр лавга олцсон явж шээ. Юу гэсэн үг юм? Барик авах бол баригчлаа. Яна энийг хасаараа хөөе. Ямар хөөрхи юм бэ? Өөрөө дуулсан байж тээ. Гэхдээ гоё дуулсан. Баяр хүргэе. Баяр хүргэе. Та сүрэлтийн мэдчилгээ. Ингээд шин залуусууд бүрээд октын шүтэн болсон дуучин Justin Bieber-ыг өрж Гоё юм бэ?
to move it, move it. I like to move it, move it. I like to move it, move it. You like to move it. I like to move it, move it. I like to move it, move it. I like to move it, move it. I like to. Баяр хүргэе. Үнэхээр гайхалтай байдаг. Маш сонирхолтой сонин содон өдөлбөрөөр мэдчилгээ төшүүлсэн их чамд баярлалаа. Баяр хүргэе. Баярлалаа. Одоо тайцтай бидгүүнийгийн мэдчилгээ та бүхний өмнө Америкийн алдарт эмэгтэй рэпер дуучин Ники Минажийг өргөж байна. Дуучин Ники Минаж. Баяр хүргэе. Миний найз яг хിവэрээ байна ерөөсөө. Баярлалаа. Таяр бүр хിവэрээ. Тэгээ хоёр найз нь мэдсгээд ившүүлгээр хоёр сонио хүн авч ирсэн. Айгу намхан байхгүй энэ хүн те. Тийм байж маш баяртай. Тэгээ одоо гарна заяа. За гараарай. Гаралтаа. Завч би яриад ирэх заяа. Гаралтаа. Би яана жоо ичээд байна. Гаралтаа. Хай. Хайшоо. Яна! Тусаач! Кумбано тусаарай! Таато би өргөж чадаагүй чи манай найз өргөнө. Хинжээдэг өрөө манайха. Амжид төсөө. Нэг хоёр гурав. Ой. Одоо найзтай гоё бүжгээр бэлтчихсэн. Let me see you squeeze it. Найзаа насан турштай найзууд юу шүү? За, баярлалаа. Үнэхээр хөгжилтэй дээ баярлалаа. Одоо танай ингийн октийн мэдчилгээ ингээ тайцлаа Солонгосын алдарт октийн хамтлаг Тиараг өрж байна. Тиара. мэдчилгээ боёо өөрийнхөө бүжгийн хамтлагтаа хүрэлцэн ирсэн байгаа. Ингээ та бүхний өмнө Майкл Джексон гөрж байна. Майкл Джексон.
shuffling. Найзуудтай маш их баярлалаа. Өнөөдөр миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч байж чадлаа. Миний сэтгэл үнэхээр хөдөлж байна. Ингээд хиймэрлэг найзуудтай, хиймэрлэг Монголын ард түмэн та бүхэндээ зориулаад хиймэрлэг морины тухай дуудуулъя. Нөхөрлөл донд хүмүүс үргэлж аз жаргалтай байдаг үедээ. Үнэн ч нөхөрлөл мандахгүй. Ингээд тайцлаа бүх өр мэдээлжтэй урьж вэ. Oppan Gangnam Style. Gangnam Style. Надруу хараа ангад унгад байж байр цагч хойшлуулахгүй зордгоо олж ав хайчи за тэгээд ойлгосон бол цаашдаа дамтаа зүг бай эцэг цаг хугацааг өөрийн орон цаг цаануу хэй хүсэнтэй хурж идэм мүлээд хаануу гээд сайхан бүхний нэмүүлээд сайхан үгээд бинээсээ минь мэдээд байна гээд харамгүй сэтгэлээр In Sachen Eintracht, Hudej mein, hey, Kurchich mein, hey, ganz so doch in Geheimdralta, die Mutzke, hey, die Garabari Murgisch, die Mutzke. Ойрт нутагтаа ирээгүй. Сайхан байна шүү. Миний Улаанбаатар хотын дайтай хот болсон байна. Хүн гэж бас сонирн байт юм байна. Гэхдээ мэдхгүй бусд хүмүүс ямар байдгийг би бас сайн мэдэхгүй л дээ. Миний хувьд өнөөдрийг хүртэл зөвхөн өөрийнхөө төлөө, өөртөө хамаатай гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарсаар байгаад нэг ч найзгүй болчихжээ. Уг нь би олон найзтай байсан. Миний цэцэрлэгийн 10 жилийн их сургуулийн найзууд төгснөөс хойш нэгэнтэй ч уулзсангүй. Хаана юу хийж явдгийг бүү мэд. Нэг нутагтаа ирснийх найзуудыгаа олж уулзнаа. Сайн байна. Та нөгөө мөнгө авчирсан уу? Аваад ирсэн. Ямар сайн. Миний нүгүү итгэж ер нь Улаанбаатар бол мөнгөгүй зүйл нэг ч алхам урагшаа явахгүй шүү. Тийм үү? Тэгд байх. Одоо энэ үйлчлэгээ барааны үн гэж бол тэнгэр тулсан. Харин тийм байна. Америкт байдаг барааны үн Монголд 2 дахин илүү үнэтэй шүү дээ. Харин одоо бүр энэ Япон, Солонгос, Герман хөгжилтэй орноос ирсэн монголчууд бүр гайхаад байгаа юм чи. Үгүй чи өргөө хэлний бараа ямар их үнэтэй байх юм бэ чи. Улаанбаатар яасан өртөг өндөртэй хот болсон юм бэ бүр гайхаад байлаа шүү дээ. Гэхдээ бас магадгүй энэ цалин нэмэгдсэн үү? Одоо цалингийн доод хэмжээ хэд вэ? $2000 уу? Юу яаж байгаа.
цалин мөнгө нэмэгдээгүй. Тэгсэн хэрнээ барааны үн зүгээр улам л дээшээ болоод ахын тийм. За таны найз нөхдөг олсон. За. Санаа зовлоо. Таны өгсөн нөгөө нэг ангийнхны чинь монтажны зураг их хэрэг болсон шүү. За ашгүй. Ингээ хараад байсан яг цэцэрлэгийн хүүхдийн монтаж байсан бэ? Тийш. Тэр би чинь цэцэрлэгээр ороод за энэ хүүхэд хаа байна? Чи наашаа хар. Хой чи эргээд чи яга гүгээд байгаа юм бэ хой. Энэ ирсэн юм уу гэдээс харин багш нь харж байсан. Наад бол чинь төгссөн хүүхэд байсан гэдэг. Тийш. Тэгээ бүгдийг нь олсон. За. Би таныг найз нөхдөдөө чинь уулзуулахдаа зүгээр нэг уулзуулахгүй. Телевизийн шоу нэвтрүүлэгт оруулаад энэ дуу хөгжим бүжиг сонсох дуртай юм байна. Чи тэгэхээр дэлхийн супер од дуучин адиад болно. Тэр над шиг юм том биетэй залуу байдаг юм уу? Залуу шээ. Мэралэг биштэй. Бүсгүй. Эмэгтэй хүн болох юм бэ? Их гоё дуулдаг эмэгтэй шүү. За чи бас нэг дуучин болов. Ники Минаж гэж бүсгүй. Бас эмэгтэй болох юм байна. Энэ зочин ингэж байсан. Энэ эмэгтэй хүний бие хаа гэхэд маш гоё фигурны гэдэг одоо тэр ингээд бие заагаад яриад байсан. Тэгэхээр чи тэр фигурын үзүүлэхийг бодоорой. Чи Justin Bieber болов. Юу вэ? Шар үстэй юу? Энэ жоохон хүүхэд их гоё дуулдаг юм аа тэгээд байсан. Тэр бол. За та нар чи ягаад түрүүнээс хойш энэ гараад хандаад байна? Наад нүрэн гараа. Одоо ингээд телевизийн бичлэгтэй энэ гадаадаас ирж уулзуулна. Гоё юм байна шүү дээ. Ямар нэвтрүүлэг юм? Миний муусаа найзууд гэж. Гоё нэвтрүүлэг би үзчихсэн. Тэгэхээр ингэн таны муу найз нарыг тэнд суулгана. Сайн найз нарыг чинь энд суулгана. За тэгээд муу сайн найз нар чинь босч ирээд сэтгэлийн үгээ яриад дуу хөгжим бүжиг сюрприз гоё болно. Гү гайхлаа шүү дээ. Муу сайн найзар чинь босч ирээл зодтолтно гэж хэлэх гэж байгаа юм шиг. Гэхдээ тэгж тэр нэвтрүүлэг чинь тэгж хүнийг муу сайнаар нь ялгад юм уу? Утагийн үгийнх нь утгын бодлоо. Миний муу сайн найзууд гэж байгаа үстэй. Үгүй тэгвэл миний найзуудыг тэгж ялгаад хэрэггүй. Бөөнөр нь нэг дор суулгач. За муу сайн найзууд бол холилдоо зөө. За тийм ээ тий. Энд $50,000 байгаа. $50,000. Сарын цалингаа ингээд авдаг болон сайхан аа. Тийм сайхан цаг ирэх байлгүй те. Тэгээд нэг тийм гоё нэвтрүүлэг хийж байгаа юм чинь миний нэг найз дууч аах байдیں۔ Төмөр үе гэж. Нөгөө солгоо гитар тоглоод нөгөө хэрлэн гэл дуу. Тийм ээ. Та тэр хүнийг л өнөөдөр олоод өгч. За тэр чинь саяхан интернетэд нөгөө клип бид нар хийгээд тавьсан байсан. Олдохгүй. Одоо бичлэг концерт гээ явж байгаа За зүгээр би тань $6,000 нэмж өгье. Одоо. Баярлалаа. Та энэ телевизийн та уулзаад бэлэн байж байгаарай. За. Одоо ингээд шууд эхлэе шүү. За. Нэвтрүүлэгт ороход бид нөгөө зочин байна. Би найз нь байгаа. За ингээд шүү. Муу сайн найз нар тусдаа суухгүй, нийлээ суух болсон шүү. За тэгээ эмэгтэйчүүд хандж хэлдэг нэг ийм юм байна хоёр. Энэ одоо энэ нэвтрүүлэгт орж байгаа зочин та нарын найз чинь PR гэнэ үү? Энэ Солонгосын дуу бүжгийн эмэгтэйчүүдийн хамтлаг их дуртай юм байна. Их тэр надад бүр тэр клип үзүүлээд энэ зомбидо клип нь их гоё гэдсэн. Та нар нэг эмэгтэйчүүд PR гэдэг тэр хамтлагийн сюрприз болгоод үзүүлчихвэл их баярлах юм байдаг шүү. За хэдүүлээ яг уу. За эн чин гадаадд олон жил байгаад ирсэн.